За Наранбаяр сайд маань энэ 3 жилийн нэг хөтөлбөр төлөвлөгөө гэж яриад байгаа. За 3 жилд сайд өөрөө байх уугүй юу? Энэ засгийн газар байх уугүй юу? Тэ? Энэ нь болохоор нэг тийм зайлмэх одоо аргацаасан энэ хүмүүсийн нэг галыг унтраах гэсэн нэг ийм нэг хөөрхилтэй арга хэрэглээд байгаа юм. Тэгэхээр энэ багш нар чи 3 жил байтугай 3 сарыг ч хүлээхээргүй ийм хэцүү байдалд байна. Одоо жишээлбэл 1.4 сая төгрөгийн цалин авч байгаа залуу багш гар дээрээ 900 мянган төгрөг авч байгаа шүү дээ. Татвараа өгөөд, шимтгэлээ өгөөд. Тэгээд тэр 900 мянган төгрөгөө түрээсийн байранд өгөнгүүт түрээсийн байр нь хамгийн багадаа сая 500, сая 200 мянга гэж байгаа. Тэгээд дахиад түрээсийн байран дээрээ хүнээс мөнгө зээлээд байрандаа өгдөг. Цаана юугаа идэхин, юугаа өмсхийн өдөр тутмын хэрэглээ байхгүй. Энийг одоо худлаа ярьж гин гэж байвал би одоо залуу багш нарын гэрээр яваад хийдэг юм уу юу? За дараагийн тодруулах сүүлийн 1 минут нэмж өгье. Тэгээд бодит амьдрал ярангууд намайг худлаа ярьж байгаа юм шиг ингээд нийгэмд яриад идэг те яриулаад идэг, бичүүлээд идэг. Гэтэл бодит амьдрал дээр өнөөдөр 1.4 сая төгрөг авж байгаа багш чинь гар дээрээ 900 мянган төгрөг авж байгаа гэдгийг би бүр тодорхой нотлох баримттай залуу хэд хэдэн залуу багштай цуг хамт контент хий гэж бодож байна. Ерөн сүүлийн үед маш их дайралт гүтгэлгэнд одоо орж шít өмнө шудраг юм хэлснийхээ төлөө. Тэгэхээр би бол одоо энэ залуу багш нартайгаа нийлээд байдал ямар байгааг харуулъя. Боловсролын салбарын одоо ажил хийж байгаа багш нарын 60% залуучууд байгаа. Залуучууд яг 900 мянган төгрөгөөр л амьдарч байна. Тэгэхээр энэ бодит байдлаа ярья. 2 сая 900 мянган төгрөгийн дундад цалинтайгээд ингээд нэг тийм хөөсөрсөн худлаа тоо яриад хүмүүсийн одоо юу гэдгийг цээж амраагаа суумааргүй байна. Хэдүүлээ яг бодит үнэнтэйгээ нүүр тулмаар байна л гэж хэлмээр байна. Хариулах уу? За Наранбаяр сайд. За баярлалаа. Тэгэхээр бодиттой байдлаа бол хин харж байгаа. Жагсаалын багш нартай би өөрөө гарч уулзаж шаардлагыг хүлээн авч тэдний хэлсэн хугацаанд нь хариуг нь өгнө. Ер нь бол татварын дараа бол манай улсад бол татварын дараа авч байгаа цалин бол бага шүү дээ. Түүний зэрэгцээ яг хуу багшийн сарын дундаж цалингийн ерөнхий боловсролын сургуулийн багшийн дундаж сарын дундаж цалинг нь бол яг одоо ингээд нийт улс орон даяар авч байгаа цалингийн дундажлаад үзсэн тооч нь 2 сая 928,854 төгрөг болж байгаа. За энэ бол татварын өмнөх нь юм байна. Тэгэхээр яг асуудал бол үндсэн цалин бага. Үнэхээр ийм залуу багш нар дээр бол өнөөдөр амьдралд нь огт хүрэлцэхгүй байгааг бол бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Ийм учраас цалин нэмхийн төлөө бас энэ яг энэ салбар хариуцсан ийм одоо сайдын хувьд бас ажиллаж байгаа гэдгийг хэлье. Тэгээд цаашдаа эн чинь улсын хурал дээр шийдэгдэх асуудал шүү дээ.